Би сая энэ сайн зураг гишүүн бас яг нэлийн санал давхардаад хэлжлээ. Энэ Монгол банкыг бас бид нааш нь эсвэл нөгөө төсвийн батлыг гэж байгаа бол үйл ажиллагаа болох төсвийн эсвэл эдийн засгийн байнгын ороо ч юм уу харьяалдаг байнгын ороо нэгэд авч үзэж юмар гоо. Тэгэхгүй одоо Монгол банкны ерөнхийлөгчийг би яг томилогдоо явах гэж нь хэлжсэн учрал дарга тухайн үед их хурлын дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд нэг ерөнхийлөгч томилох гэж нөө дэмжих ёстой юм гэдэг байдлаар нь дэмжсэн. Тэгээ нөхөр өөрөө ерөөсө банкны тэм салбарын туршлага мэдлэг бол байхгүй. Тоочин физикчин гэдэг мэрэгчлэр сурчлаа гэдэг энэ хүн Монгол банкыг удирдах туршлагатай гэсэн үг биш. Одоо энэ Монгол банкны ерөнхийлөгчийг яагаад сайн зураг гишүүн энтер ингэ наач нь оруулж ирж ярих ёстой гэдэг нь гэхээр одоо хийж байгаа ажил нь ерөөсөө л маш ойлгомжтой. Нэг даргын хүүхдээ анкет зөөдөг. Нааш нь дарга болгоё гэж оруулж ирдэг. Эсвэл хугацаанд дууссан тэр дэд ерөнхийлөгчийн асуудлыг оруулж ирэхгүй, байхгүй байгаа тэргүүн дэд ерөнхийлөгчийн асуудлыг оруулж ирэхгүйгээр одоо энэ тэргүүн дэд ерөнхийлөгчийн асуудлыг жишээлхэд оруулж ирж байгаа. Дэд ерөнхийлөгчийн хугацаа дууссан. Дэд ерөнхийлөгчгөөс хийж байгаа нөхөр нь тэнцээ занданчтар дарагт цай зөөдөг л байсан нөхөр. Монгол банкны одоо энэ бүтцийг ингээд аваад харъя гэх юм бол бид нар инфляци хангалттай хэмжээнд удирдах уйж явах хэрэгтэй газар. Төгрөг одоо энэ долларчин 3600-аар тэнцэж явах биш 1000-тай юм уу 500-аар тэнцэж явах энэ ажлыг хийх үндсэн функц нь Монгол банкных. Тэгээ иймэрхүү одоо юм ач холбогдолтой өргөн үрээтэй асуудал руугаа орохгүйгээр Монгол банкыг чөлөөнд нь тавьж өгч явуулчаад энэ ч бид нар нэг хэдэн аудиттай л ноцлоод байгаа байхгүй. Монгол банкны төсвийг бид нар баталж өгөөд та нар ийм үйл ажиллагаа явуулаад инфляцийг буулгаж чадах юм бол цалинчин тэдэнд төгрөг. Ийм үйл ажиллагаа явуулаад төгрөг доллартай эсвэл юантай гадны валюттай ингэж харьцаж чадна гэх юм бол цалинчин эдэн төгрөг гэдэг ийм үр дүнгийн тооцдог энэ систем рүү орохгүй бол Монгол банк өөрөө төсөв баталдаг хинч хяндгүй энэ жил арай гэж нэг аудитээс дүгнэлт шалгалт орсон гэж байгаа дүгнэлт нь их хурлын гишүүдэд ч ирээгүй байхгүй. Сайн зураг гишүүнийг олоод харчих. Би өнгөрсөн 7 хоногт олж харъя гэж бодоод аудиттай холбогдсон их хурлын даргад өгсөн гэж байна. Манай их хурлын дарга өөрөө бас нэг буруу бодоод идэх байхгүй. Монгол Улсын их хурлын дарга өөрөө Монгол банк гэдэг нэг хувийн байгууллагатай болсон юм шиг бодоод байгаа. Их хурлын харьяаны байгууллага буюу энэ 126 гишүүн чинь бүгд юм үзэж хардаг байгууллага байх ёстой. Монгол улс инфляци хэдэн хувьдээр барихын Монгол улсын төгрөг одоо чадамжтай байх юм уу чадамжгүй байх юм уу гэдгийг нэлийн өргөн үрээнд ярьдаг байгууллагыг манай бям цогтар болохоор хувийнхаа банк юм шиг ойлгоод байгаа. Хувийнх нь банк биш байхгүй. Тэгэд нэг юм чаддаг мэддэг мэрэгжлийнхэн дагуу нэг номын үзээд ногоо төшөлийн ууцсан хүмүүсээс санал сэтгэлийг авахгүйгээр Монгол банкнд хийсэн аудитын тайланг манай их хурлын дарга дараад хэвтцээ референт нь гаднаас ирэхээр цэфнээсээ гаргаж өгнөгөө сууж байгаа. Тэгэхээр иймэрхүү зарчимгүй байж болохгүй аудитын байгууллага шиг төсвийн хилэлцээ гэж байгаа бол улсын хурлын харьяа байгууллагуудыг бүгдийг нь оруулж ирээд хилэлцээ. Үгүй гэж байгаа бол хууль зүйн байнгын ороо шиг оруулж ирсэн саналыг нөгөө гав гишүүний хэлдгээр шууд сангийн яамд хөргүүлэх ёстой. Нэмж хэлэх юм бол одоо түрүүний нөгөө нэг одоо хил амд ороод энэ манай ажлын алба гэдэг. Энэ дээр нэмэх нь нөгөө хуулиар бид нэр хориотой учраас энэ аудитын нэмэгдэл цалингуудыг олгож болохгүй гэж надад бол тайлбарсан юм. Энэ дээр сангийн яамд болохгүй бол тэр аль хуулинд ямар өөрчлөлт оруулж иж энэ аудит нарын цалингийн нэмэгдлийг олох боломжтой. Тэрийг бас цуг оруулж ир гэдэг ийм үүргийн нөгөө явуулчвал бүр амар. Эдгээр чинь залуу цалин царайчилж яаж дарга нартаа үзэх юм бэ? Тэр нэмэгдлийн асуудлуудыг бид нар энэчнээс хийж өгөх гаргалгааг нь гишүүд хийж өгөхгүй бол аудитынхан өөрсдөө гуйж яваа цалин чинь нэмэгдэхгүй шүү дээ. Ийм байна.